аав ээжээс урмыг авч ирсэн бол миний амьдрал дотоос тод үлджээ. Тэгж амьдрал баян юм чинь олон зүйлтэй тулгарна, олон асуудалтай тулгарна, олон зүйл болоод хүний амьдрал тохиолдог. Тийм учраас ийм асуудал тулгарч ийсэн. Ер нь бол би чинь Монголын бас 50 жилийн амьдралын түүх гэж боддог юм. Тэгээд 50 жилийн амьдралын түүхээр нэг ном бичиж байгаа. 1990-ад онд Монголд арчсан хөвсгөл ялж нэг нийгмийн тогтолцооноос нөгөө нийгмийн тогтолцоо руу шилжсэн тэр үед бол би залуухан прокурорын байгууллагад ажилладаг юм прокурорын ажилтан байсан. Мөрдөн байцаа гэж туслах прокуророор орлогч прокуророор ажиллаж байгаа. Ер нь энэ монголчуудын нэгэн адил ганцгийн 8-нд явж бизнесийн ажил үйл ажиллагаа эхэлж байсан. Энэ Орос хятадын хооронд хийжсэн ганцгийн 8 гэдэг бол өнөөдрийн энэ Монголын зах зээлийн эдийн засгийн суурийг тавьсан ийм он жилүүд ийм үйл явдал байдаг юм аа. Энэ бол миний амьдралын түүх төдийгүй Монголын бизнесийн түүх гэж ойлгож байна. Ер нь бол тийм нойр хүрхгүй хүртэл хэмжээний тийм надад тийм эмзэглүүлж ирсэн тийм асуудал бол хараахан олон байгаагүй байх гэж бодож байгаа. Олон зүйлтэй л тулгарч ирсэн. Гэхдээ авах гэх ухаанаар өөрийгөө барих чадварын хүрээнд бол ер нь ажиллаж амьдарч мэдэрч ирсэл гэж би боддог. Олон талаас нь бодвол олон янзын тайл шийдлийг хэлэх байна. Това бол хараагүй юм чинь хүн мэдээгүй юм чинь гэдэг энэ үйлдэл үг мөр гарах асуудал бол тэр хүний зүрх сэтгэл ямар байна, дотоод итгэл нь ямар байна, тэр хүний мөн чанар гэж юу байна, тэр хүний сэтгэл зүрх юу байна гэдэгтэй холбоотой асуудал. Тэр хөөрхийлнэ гэдэг бол зөв үг шүү. Тэр хүний ингэж өрөвдсөн хүний сэтгэлийн үг. Чин сэтгэлээс хандаж энэ хүн бас сайн байгаасаа, энэ хүний үйл хэрэг сайхан байгаасаа гэж бодож байгаа тэр үгийн илэрхийлэл, тэр хүний дотоод сэтгэл илэрхийлэл гэж ингэж л ойлгох хэрэгтэй гэж бодож байна. Нэг их хүмүүсээс цайгаа бариад яддаг юм. Энэ олон хүнтэй л ямар ч төвшөнд тэнтэй ч гэсэн яриад хэлцээд явдаг. Гэхдээ хэлсэн үгэнтэй хүрдэггүй. Хоёр одоо нүүр гаргаж асуултад ханддаг. Ийм хүмүүстэй л ер нь бас ингээд олон удаа харьцахыг хүсэхгүй л ийм л бодолтой байдаг. Хизээч хүнийг бол худал хэлж хуурам эхлэхгүй л ийм л одоо итгэл үнэмшил ийм л бодол зүтгэлтэйгээр энэ өдрийн амьдралынхаа энэ он цагуудыг л хилээж явах хүнтэй. Эмэгтэй хүний тухайч ойлголт биш энэ бол өнөөдрийн нийгмийн одоо энэ цаг үед Монгол хүмүүхний үзэл бодол үйл хэрэгтэн тохиолж байгаа ийм хамгийн одоо муу зуршил хүнээр байх ёстой. Зүрх сэтгэл гэдэг юмаа дамжиж хүний амьдралын утга учир явдаг учраас
Тэр зүрх сэтгэл сайхан байвал, бодол санаа сайхан байвал тэр хүний амьдралын утга учир сайхан байна л гэж ингэж ойлгох ёстой л гэж бодож байгаа. Анхны сэтгэлээр, анхны уулзалтаар альбаа юмыг дүгнэн цэгнэн гэдэг нь чинь өрөөсгөл ойлголтоо. Цаг хугацаа аль шийддэг гэсэн. Тэрнээс биш анхны уулзалтаараа нэг хүнтэй уулзаж ярилцаад бас үл ярилцаад тэргээр тэр хүний тухай цаашдын үйл өрнөлийн тухай дүгнэлт хийнэ гэвэл бас их өрөөсгөл ойлголттой л гэсэн юм бодолтой байна. Нийгэм бол олон өнгө төрөх, олон үйл явдал, олон үйл хэрэгүүдээр баялаг л байна өнөөдрийн тухайд. Гэхдээ хоёр нүртэй битгий байгаасаа альбаа зөрсөн зорилгынхаа төлөө нийт олон гэхийн эрх ашигын төлөө байгаасаа. Баярлалаа. За баярлалаа.